Би хичээж байгаа. Чи яагаад ийм гунигтай байгаа юм? Хэрэг дахиад сөхөгдсөн. Битгий гутар, битгий муу юм бодоод бай. Би дүлээ болж төрсөндөө хизээч шантарч байгаагүй. Харин чи эрүүл саруул төрсөн. Чамд бүх юм байна. Тийм ээ. Надад бүх юм байгаа. Би нутагтаа очиод сайхан амьдарч чадна. Гэхдээ бат хуйг гэдэг муу хүнд ялагдсандаа дургүй өрчөө. Хэрэггүй. Батхуйг муу хүн биш. Тэр зүгээр л чамайг өрсөлдөгчөө гэж буруугаар ойлгоод байна. Үнэн дээр чамайг ямар хүн бэ гэдгийг чинь мэдэхгүй байгаа. Батхуйг чамайг өөрийн бууцаан гэж бодоод байгаа. Хүн өөрийнхөө нүдээр харсан юмд итгэх нь буруу биш шүү дээ. Нэрээ би Батхуйгийн талаар юу мэдэх вүлээ? Зүгээр л муу хүн гэж хүмхий зууснаас өөр бидэнд хандж болов. Ер нь бид нэг нэгнээ муу хүн гэж зүхэд хорсол занлаа улам бадраагаад бие биенээсээ улам холдоод байдаг юм байна да. Ямар азар би юмыг ингэж өөрөөр харж сэтгэдэг ийм сайхан бүсгүйтэй учраа. Ингээд би дэндвэгтэй танилцаад удаагүй хэрнээ. Яагаад ийм дотн сайн байдг юм бол? Жирийн л нэг цэргийн хүн шүү дээ. Гэтэл миний сэтгэл ямар ч хүнээс илүү дэндвэгт татагдаад байх юм. Хэнийг ч дээр доор гэж алгалгүй. Бодсон санснаа шууд л хэлцдэг. Цайлган сэтгэлтэй сайн залуу шүү. Энийг явуулдаг би яагаад бэ? Энд чинь нөгөө чиний их харж авсан хүч шүү дээ. Том хоёр болсон байж л. Миний хөө заавал чам шиг цэргийн хүн болно. Чи харж л байгаа. Хүүхд хоёрын амийг чамааг аварсан гэдгийг энэ шүүхмэл дээр би заавал хэлнэ. Харамсалтай танаас өөр юм асуух байх та. Ингээд яаж чадахгүй ялагдах гэж зогсож үйдэг. Арчаагүй юм да бид. Дүүн алцхан
Морьтой уяад малаа маллаад тов хэд сайхан амьдарч гэж дөнгөө. Манай нутаг сайхан байгальтай болохоор саран бодож гисэн зурх ажил ундарна гэсэн үг. Энэ Батбаяг үнэхээр муухай хүн юм аа. Цусын тогтоолгүй тэр чигт аяжхгүй яасан ингэж зүр зүтгэлсэн. Үнэн байж л дээ. Миний дотор орж үзсэн шүү дээ. Ингэж зүтгэх шалтгаантай болоод л гэсэн үг. Маргаан болсны дараа ахлагч дэндүү бүхэлд гал асааж эхэлсэн үү? Тэгсэн. Тийм ээ. Нэстэг тэрний чимээ сонс хүртэл яг хэдэн хөрөм шатаасан юм. Эхлээд ахлагч Дэмбэрийн хөрөм шатаж дууссан. Харин дараа нь байлдагч гамд үлийн хөрний талан шатсан. Энэ сайн санаж. Хэрхэм шүүгчд одоо миний танилцуулах гэж байгаа шинжээчийн дүгнэлтэнд анхаарал хандуулна. Гамшиг судлалын төв лабораторид галын мэрэгчлэлтний туршилтаар нэг ширхэг цэрэг хөрмийг жижиглэж хулаагаад дизель түш шингээгээд дуулган дотор шатаахад шатаж дуусах хамгийн бага хугацаа цаг 20 минут гэж батлагдсан. Маргаан болсны дараа 2 цагийн дараа нисдэг тэрэгний чимээ сонсогдож буу алдсан байна. Шүүгдэгч дэндүү маргалцснаас олж сэтгэл санааны цочролд орж өөрийн хянах чадвараа алдаж буу алдсан гэдэг нь няцаагдж байгаа. Та яг өөрлөгөө чиглүүлж авах хуудсыг харсан юм уу? Тийм ээ. Би нисдэг тэр харах гэдэг тэнгэрлүү шиштэй зогсож байсан. Тэгээд эргээд халтал. Ахлагч Дэмбэр над руу буу чиглүүлж харааж болох гэсэн. Яг энэ үйлдэлийг дэрэгдээс нь байлдагч гамдал хараа зогсож байсан. Хэн шүүгч? Энэ асуудалтай холбогдуулаад байлдагч гамдуудыг гэрчээр дуудаж асуухыг хүсэж байна. Зөвшөөрөх үү? Гэрчийг шүүх хурлааны танхимд оруулъя. Тэгэхээр гэрч гамдул ахлагч Батбаягийг ахлагч Дэмбэр яг чиглүүлээд бодож явахыг харсан гэх юм. Хүнийг хизээч бүтгэж болохгүй шүү. Үнийн л хэл дээд сургуульд хүн хэдийд ч орж болно. Харин дэндүү ах шиг чинь миний хөд өмг төшөө болох хүн дахиж хизээч олдохгүй. Би боцоо. Ахлагч Дэмбэр биш. Би сум болсон. Дохооны буучингийн гохыг 2 давтал асаагүй. Тэгээд ордож байсан чинь тас игээд л авчихсан. Өмнө зогсож байсан ахлагч Батбаягийг миний буудсан пүүж олсон. Гамдулаас асуух зүйл ингээд дууслаа. Гэхдээ над нэг хэлэхгүй. Байлдагч гамдул энэ удаагийнхыг оролцуулаад яг 4 удаа хэдүүлгээ өөрчилж байна. Би өөртөө энийг бол баг тушаалын сэргийн албан хаагчийг албан тушаалынх нь хүмүүст дарамтлаад байгаа юм биш үстэй гэсэн сэжиг бол байна. Тийм болохоор энэ асуудлыг шалгуулахыг хүсэж байна. Зэвсэг төвчний жанжин штабын мэрэгчлэлтэн хошууч Чингис хааны гэрчээр оруулахыг хүсэж байна. 2011 оны 2 дугаар сарын 11-ний шөнө Зэвсэг төвчний 109 дугаар аймгийн нисдэг тэрэг Тусгийн тэрэг гарсан Өвөрнгөө аймгийн нутаг дэвсгэрт цаг агарын хүндрүүлсэн нөхцөл сургуулийн нислэг үлдэж байсан болно. Та бүхэн бичлэгээс дүрс бичлэгийг харж байна. Үүрээр 5 цаг 46 минутанд 350 дугаартаа Битэр 80 маркийн байрны машиныг идрүүлж агаараас бичлэг хийсэн. Тус бичлэгийг агарын тогтоос хамгаалах цэргийн командлаас зөвшөөрөл авсны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгч
Заяагийн хүсэлтээр шүүх хуралд нотх баримт болон хүргэж байна. Шүүгч шинээр ирүүлсэн нотлох баримтаар шүүгдэгч Дэндв энэ хэргийг үйлдэггүй гэдэг нь нотлагджээ. Тийм болохоор шүүгдэгч Дэндвийг ялалхаас татгалзаж энэ хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Монгол улсын нэрийн өмнөөс прокуророос шүүгдэгч Дэндвийг бусдын бие махбодод хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэж эргэн хуулийн 94-р зүйлд заасан гэмт хэрэг толгойдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хэрэг тавагдсан нотлох баримтуудыг шинжилэн судлахад шүүгдэгч Дэндв энэ гэмт хэргийг үйлдэггүй болох нь гэрч ган бүлийн мэдүүлэг болон агаарын бодлогоноос хамгаалах цэгийн командлаас ирүүлсэн нотлох баримтаар хөдөлмөргүй нотлогдож байна. Иймд шүүгдэгч Дэндв толгойдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндслээр яллахаас татгалзах тухай прокурорын санал. Мөн хэргийг хэрэгсгүй болгож шийдвэрлэх талаар өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг тус хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шүүх хуралдаан хаас нэг мэдэгдэв. Замиригнеш, авто. За яасан гинэ? Энэ мөрөө. Дэндв ахын мөр. Энэ мөрөө. Миний мөр. Энэ аав мөр. Энэ аавын мөр юм уу? Энэ Моди метал мөр. мөрний метал байхгүй. Ийм том хэрэг мандсан байтал надаас тасан угаад өнгөрдөг. Эд нарч бэрхүүлсэн юм аа. Ахаач чаа. Хамаахгүй. Хийн нансал. Миний санааг зовохгүй гэж л байгаа хонтой юм байна та. За та би ч гэсэн муу ойлгох хөөшгээ тэр байлдагчийг өмөрч нийт төлгөх байсан байх шүү.